Өмнөг аймгийн хан хонгор сум нь хуучнаар Богдхан уул аймгийн Дэлгэр хангаа уулын хошуу хэмээх газарт 1924 онд байгуулагдсан. Мандах, Өгөөмөр, Хондот, Жаргалант гэсэн 4 багтай. Нутаг дэвсгэрийн хувьд хөдөө аж ахуйн газар, ойн сан бүхий газар, тусгай хэрэгцээд газар, тосгон суурингийн газар, дэд бүтцийн газар, уул уурхайн эдэлбэр газруудад хуваарлагдсан нийт 993,130 га бүхий газар нутагтай. Өмнөг аймгийн төв Далан задгад хотоос 25 км, Улаанбаатар хотоос 532 км зайд оршдог. 2024 оны 12 дугаар сарын байдлаар нийт 787 өрхөд 1846 хүн амтайгаас эрэгтэй 1019, эмэгтэй 827 хүн бүртгэгдсэн байна. Үүнээс тэгээс 18 насны 506, хөдөлмөрийн насны 1126 хүн бүртгэгдсэн. Сумын хэмжээнд төсөвт 7, төрийн өмчит 2, банк санхүүгийн 2, харилцаа холбооны 1, худалдаа, үйлдвэр үйлчилгээний 5 байгууллага, мөн 14 жуулчны бааз, 1 нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс боловсролын салбарт 65, эрүүл мэндийн салбарт 19, нутгийн захиргааны байгууллагад 30, орон нутгийн өмчит байгууллагад 15, худалдаа, үйлдвэр үйлчилгээний салбарт 8 хүн ажиллаж байна. Сумын нутаг дэвсгэр нь уулгүвэ, толгод бүхий тал хээр газарт мал аж ахуй болон газар тариалан зөнхлөн хөгжсөн. Шавартай, хадад, нарийн, баг булаг, гоожуур зэрэг задгай ус тушгилсан ногоон талбайтай. Хан хонгор сум нь Өмнөг аймагта нийт малын тоогоороо 1-р ордог бөгөөд 2024 оны эцсийн байдлаар бог, бод нийлсэн 199,213 толгой мал тоолуулсан. Тус сумын нутаг дэвсгэрт 3 сайхан уул, ёлын хөндөй, хан уул, хэрмэн зам, дөрвөлж хар бүйс, цагаан хайрхан зэрэг домогт мөнхөрсөн байгалийн үзэгсэнд газруудтай. Эдгээр газруудад ёл, тас, бүргэдээс гадна олон зүйлийн шувуу, аргал, янгир, цагаан зээр, ирвэс, чон, үнэг, хярс, мануул, элбэг байдаг. Сумын тэргуун туршлага. Хан хонгор сум нь засаг даргын тамгын газартаа төрийн байгууллагын чанарын удирдлагын менежментийн ISO 9001/2015 стандартыг 2024 оноос эхлэн нэвтрүүлв. 2023 онд сумын төвдөө 2.5 км хатуу хужилттай бүрэн гэрэлтүүлэг бүхий авто замыг барьж ашиглалтанд оруулж 2025 онд үргэлжлүүлэх 600 м авто зам барихаар төлөвлөж байна. Хан хонгор сум 2022 онд орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр ухаалаг усан сан 3-ыг барьж ашиглалтанд оруулав. Орон нутгийн хөгжлийн сангийн 40.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын хогийн цэгийн талбай менежментийг шинжилэн Land Peel-ийн талбайг байгуулав. Сумын засаг даргын тамгын газрын иргэдэд үйлчлэх үйлчлэгээний нөхцөлийг сайжруулж, иргэний танхим, архив, бичих хэргийн өрөөг сум орон нутгийн төсвийн 36.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлан төгсчүүлв. 2022 онд төрийн байгууллага болон сургууль цэцэрлэгийг камержуулсан бол 2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 60.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийг нэгдсэн камерын системд бүрэн холбож, иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлж байна. 2021-с 2024 оны хугацаанд сумын Мандах, Өгөөмөр, Хондот, Жаргалант багийн төвүүд мөн сумын наадмын талбайг аймаг орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгаан эрчим хүчний сүлжээнд бүрэн холбов. Боловсон хүчний бодлого хөтөлбөрийн хүрээнд 2020 оноос эхлэн 74 оюутан залууст сум орон нутгийн төсвийн 60.5 сая төгрөгийн сургалтын дэмжлэг үзүүлж бакалавр, магистрийн зэрэгцол эзэмшүүлсэн. Үүний үр дүнд тэдгээр залуус төрлөх сум орон нутагта ажиллаж байна. 2024 онд Говийн оюун хөгжлийг дэмжих сангийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмийн сангийн байрыг бүрэн засварлаж, цэвэр бохирын шугамд холбов. Аймгийн төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулав. Орон нутгийн төсвийн 55.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн цэцэрлэг түрээлэнгийн тоглоомын талбайн тохижилтыг хийж
иргэдийг амралт чөлөө цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлв. Орон нутгийн хөгжлийн сангийн 95.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар наадмын талбайг засаж тогтжуулв. 2023 онд орон нутгийн хөгжлийн сангийн 69 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мал угаалгын дүүк машиныг авч малын халдвар төвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлв. Хан хонгор сумын Жаргаланд багийн нутаг дахь Шавартайн цөөрөм, оргил булгийн услалтын систем, Үлзийтийн амны услалтын системийг аймгийн төсвийн 658.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлаж, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлв. Сумын ЛК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх ажлын хүрээнд 50 ковш авч хагас автомат уурын зуухыг шинээр ашиглалтанд оруулан сумын төвийн дулаан хангамжийг сайжруулж, сумын төвийн айл өрхүүдийг тог цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд бүрэн холбож, агаарын бохирдолгүй сум болгов. Аймгийн төсвийн 999.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг хийж гүйцэтгэв. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар жижиг дунд үйлдвэрлэлийн цогц төвийг барьж ашиглалтанд оруулав. Багийн дарга нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, тоног төхөөрөмж шинжлэх шаардлагын дагуу 14 сая төгрөгийн үн бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Мөн засаг даргын тамгын газрын нийт мэрэгжилтнүүд иргэд, малчтад багуудын улирлын хурлуудаар чиг үүргийн талаар мэдээлэл өгч ажилласан. Тус ажлын хүрээнд 8 удаагийн хурлаар нийт давхарцсан тоогоор 1200-аад иргэнд мэдээлэл хүргэсэн байна. Мөн сумын цахим хаягаар иргэдэд шаардлагатай мэдээллийг тухай бүр өгч байгаа бөгөөд хан хонгор сум пэйж хаягаар 1.9 мянган дагагчтай болно. Далан задгад хан хонгор чиглэлийн 25 км хатуу хужилттай автозамын ажлыг эхлүүлж 2024 онд аймгийн төсвийн 16.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12 км автозам, 2025 онд аймгийн төсвийн 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 км автозамыг үргэлжлүүлэн бүтээн байгуулж байна.